Мотор. Сэмэнөө намайг Амарлаа гэдэг. Би 2024 онд байгууллагын сэтгэл судлалын мэргэжлээр төгссөн. Төгсөөд удаагүй киноны санал орж ирсэн. Тэгээд киноны ажил нь миний хамгийн анхны удаагийнх. Тэгээд бас анхны маань ажил байсан. Тэгээд киноны ажилд явхад бол хинч намайг Амарлаа гэж дууддаг байсан. Бүгд л намайг хорлоо л гэж дууддаг байсан. За тэгээ секунд буюу туслагтай хариулагчаар Далаа Амарлаа гэдэг энэ охин байгаа. За шинэ анх удаа кинонд ажиллаж үзэж байгаа. Тэгэхээр битгий хүүхдийн ноён нуруу хуглаа хийчаарай. Анхаараарай. За тэгээ манай Бэчээ тэгсэн тэгэл хорлоо хэр харахгүй л шүү. Тэгэл сургацсан шүү дээ. Харин тийм бид хоёр яасан хэр нөгөө группт амар адилхан нэртэй хүмүүс олон байдаг. Тэгээ нөгөө группээс ялгахад бол за чамаа ингэж дуудах уу гэсэн чи Далаа их үү, Амраа их үү, Аамка гэхэр бас Аамка гэж бодсон тий. Тийм байгаадс. Байгаадсэн шүү дээ. Оранжийн. Тэгээ Аамка гэж байгаадсан байхгүй. За ерөөсөө ялгахдахгүй мэн бүгд Аамка гэхэр бүгд хараад Далаа гэхэр хоёр Далаа нь хоёулаа хараад тэгэхээр за хоёулаа ялгах юу гэж дуудах уу гэсэн чинь Кино маань ч юм нөгөө дээр үеих болохоор хорлоо зүгээр бас дамдан хорлоо. Равдан хорлоо. Зүгээр бас нэ. Тэгээд би өөртөө шинэ нэр зохиосон нь Хорлоо гэдэг нэр байсан. Тэр үед надад ингээд бүр ингээд кинонд явна гэдэг л ийм гоё мэдрэмж төрж исэн. Тэгээд би ингээд яваад буйнаагч маань намайг одоо хоёлоо уулзъя зохиол дээр ажиллая гэх юм би за гэл юу ч мэдгүй ингээ ямар ч хэсэн компьютер ингээл барьсан ингээл очиал байсан чинь за одоо ингээд юу гол дүрийнхаа тоог энэ түгээд сценийх нь юу өдөр шөнөөр нь ялгаад тэгээд одоо хоёлоо уртын төлөвлөгөө гаргахад хэрэгтэй энэ бүхэн маань гэл тэгэл хэлсэн чи би бүр ингээл гайхаал би юм мэдгүй шít гэж бодоол тэгэл би ингээд мэдгүй гэж хэлхээсээ имээгээд яагаад гэвэл ингээд мэдгүй юм мэдээд намайг авч явахгүй байх үедээ гэж санаа зовол ингээл хийх гээл ингээл нөгөө зохиолоо ингээл эргүүлж байгаа байхгүй. Тэгэл байсан чинь ингээл буйнаач намайг ажиглаад тэгээд би яг анх юм нэгт яг нөгөө нэг юм кино урлагийн талын хүн гэж бодсон л та амар нэгтэй. Нийлээд нийтдээ 20-од кинонд явсан. Гिचээгээд байгаа. Одоо юмных нь учрыг одоо ойлгоод эхэлсэн тий. 2 дугаар анги. Энэ нэрлэж 2 дугаар анги. 2.53 тэр чин болохоор 3.57 тий. Хөлгөө гаргахад энэ сценүүдийг авсан байна гэдгийг бол мэдхэд бол айгүй амархан байдаг. Зураг авалт өнөөдрийн үед бол 7 сцен тавигдсан. Тэгээд 4 нь бол авагдчихсан байна. Тэгээ олон ангид чинь болохоор буцааж нөгөө бүх юм уншаа залгаа зүлгээ. За чиний яалаа гэдэг юм бүгдийг харж байгаа. Нэг юм дутуу өргөөл баларна. Тэгээ анхны кинонд тэгснээ түүхэн кинон дээр ороод ирсэн. Тэгээ олон ангитэй. Тэгээ ингээ алуулж байгаа байхгүй. Алуулж байгаа. Би үгүйсэд чанга байгаа гинэд чинь. Юу ихний үедэд л би дандаа дууддаг үстэй бос одоо гарч хүмүүсээ дууд. За одоо гарч дууд гэл. эхлээд би цагаан хоолоогоор босоорой гэдэг хаалгаар руу очиод орилж исэн. Хүмүүс ирэж дуугаар. Киноны зураг авалтанд яд манай хүүхд хүн одоо өглөө эрт дуудаж ажилд нь гаргадаг тийм ажил хийсэн юм байна. Тэгээд өөрөө 3 удаа дуудаж босч исэн хүн маань тэгээ бусдыг одоо сэрээж ажилтан уриалан дуудаж өглөөний мэд хүрэх ийм ажил хийхдээ хүн сэрээж өглөөд ажилд нь гаргах ямар хэцээсэн гэж ойлгосон бахаа гэж бодчих. Хүмүүсийг сэрэхээр би гарч ирсэн байна. Бай. Өнөөдөр цас орсон байна. Ингээ гэрт нь ороод за босоорой гэж хэлээд тэгээд дахиад ингээд 3 удаа орж дууддаг гэсэн. Намайг сэрэхгүй үед ах юм бол
кино зураг цаг маг 2 цаг маг хойшлох тийм асуудал гарна. Найрлагчийн туслах яг анх юу идэм бэ гэдээ асуусан чинь за чи найрлагчаал сайн халамжлаарай гэдгээс ахгүй. Тэгэл би ингээл найрамлагчаа яаж халамжлах юм бол гэж бодоод энэ тэнд нь очиод ингээл ууртай мууртай тэр дүрдээ ингээд хамт ажиллаж байгаа нь ерөөсөө надад хамаагүй им уусна уу хоолоо идэх үү гэдг нь л надад юм хамаатай юм шиг санагдаад би бүр тэрийг ингээл байн ингээл асуугаад тэгээдсэн чинь нэг өдөр яагаад ч юм аяг нь байхгүй болоод тэг би бүр ингээ аягийг яаж асуухаа мэдэхгүй аягаа харсан уу гэж асуухаа мэдэхгүй яаж асуух вэ гэж бодож айж байгаад найрлагчаа хоёлаа аяа яалаа гэсэн чи юу яриад байгаа юм чам чи мэдгэстэй гэх тэгээ загнуулж ийсэн. Бууж ингээ машинаас ингээ альбарднаас нь буухт нь ингээ төвшин үссэн чи ёо хорлоо чи одоо ингээ болчих би ингээ хөвшин хүн биш гэнэ. Сайн уу? Найрлагчийн цайг яг зүгчөөд сая минь уулгачаал. Зургийн талбай дээр би очиод маягсан тэгээ загнуулаад дахиж зургийн талбай дээр тэгж болохгүй мэн гэж ойлгосон. Миний дуртай хамтлаг гэх юм бол Lemons Sound Colors байгаа. Тэгээд би alternative indie rock талдаа юу нь бол сонсдог. Тэгээд миний хамгийн дуртай хамтлагийн дуу маань The Lemons-ийн Дүлгөө. Харин тавьж байгаа миний зорилго нь бол 25 хүнээс өмнө Европын орнуудаар аялах гэсэн өөртөө зорилго тавьсан байгаа. Тэгээд мэдээж англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь нэмж герман юм уу, испани хэл сурах гэж бодож байгаа. And it's so funny and sometimes we work in make a movie but sometimes we just chill. Хоолны заалн цуглараарай, хуралдаа орё. Манай гэрийнхэн бол энд байна. Тэгээд орон тооны бус хүмүүс байдаг. Хаяа орж ирдэг юм мэдэж уудаг. Би болохоор айл болох одуулаа байх амар дуртай байхгүй юу? Тэгэнгүүт ингээд натур дээр ингээд гэр ихсээл юм мэдээл тэгээд хүмүүс ингээд гарч ирээл энэ тэмтгээр ингээд эргэлдээл тэр нь надад бүр амар хөөрхөн санагдав шүү дээ. Наач сая юусэн шүү дээ. Амар сарих бүр ингээд яг задрах гэдэг юм шиг хилдэг яг ингээд асарч унах гэдэг юм шиг. Зүгээр дээ. Энэ яавал гайгүй болох одоо. Тэгээ манай пишин амар том бусад бүх гэрүүдээс тийм болохоор орой жингод улаахан байна гэсэн үг. Данжаалын алхмын сүүлийн өдөр тэгээд равдангой ингээд моринтойгоо ингээд галт бамбар барай явдаг аахгүй. Тэгээд тэр хэсэгт ажиллаа ихгүй зургийн талбай дээр байсан чинь найрлагч бүр ингээд уурлаад ажиллаа хийгээч гэж орилоо. Тэр үед бүр ингээд найрлагч амар байжсэн. Тэгээд тэрнээс хойш жоохон баг 14 хоног баг айцтайсан баг найрлагчсан. Тэгээд гайгүй болсон. Ингээд авсан чинь Данжаалын алхмын хэсгийг авсан. Тэр надад бүр ингээд хамгийн хэцүү хэсэг маань байсан. Арай хоо хандаа. Тэгэл оройны 5-аас эхлүүлээл үүрийн 6 хүртэл гээд ингээд ийм хоногийн дистаралтаар баг 5-6 өдөр ингэж авсан надад бүр ингээд амар хэцүү. Бүр ингээд баг хамгийн анхны зургнууд маань л тэгж эхэлсэн болохоор надад бүр ингээд кино ч дандаа л юм хэцүү байд юм бэ штэ гэсэн тийм бодлыг төрүүлжсэн. Өөрөөс нь болохоор маш их таарсан. За өнөөдрийн зураг дуустаа баярлалаа. Ноёны гэрийн найрын сцен л санаанаас гардггүй. Яг тэгвэл би тэнд ингээд
туслах дүрдэн тоглодог байхгүй. Тэгээд ганцхан зарцсан тэр зарцсан би яг юм галын тулганы урд ингээд зүгээр суугаад инээж байгаа. Тэгэл би ингээд бусад хүмүүсээ ингээд ажиглаад байсан чинь бүгд ийм амар аж аргалтай. Тэгэл тэрийг харсан найруулагч мэрвлэгч бүх хүмүүс ийм аж аргалтай. Тэгээд тэр сцен надад айгуу гой санагддаг. Бүгдээрээ ийм баяр баясгалантай тэгээ бас найр ийм хурим хийж байгаа. Тэгэл найруулагч хүртэл ингээл за одоо өнөөдөр энэ юу кино группээс төрсэн хосоо ингээд одоо шууд хөрмөлүүлээд энэ хідээ хэвэн бов ашигланаа гэд тэр хэсэгнээсээ бол тэр өдөржингөө ер нь айгүй юм дурсамжтай өдөр болсон. Кинонд явж байхдаа танилцсан. Тэгээд би нэгээ эхлээд бол мэддэггүйсэн. Тэгээд бэлгүүнээ гээд камерын оператор assistant байсан. 9 сарын 30 унтаал босоод ирсэн өвгөл. Ямар сайхан юм. Тийм намайг ер нь л аягүй их халамжлдаг байсан. Хоолоо идсэн үү, хуцаа өмсөөрөө хэцүү үед хүн загнуулж маньсан үед ингээд за яах вэ өнөөдөр л ингэсэн юм байл гэдэг маргааш булган мундаг болно шүү дээ. Чи өстө мундаг болоод ах шүү дээ. Тэгэл аягүй их урмын үг гэлэн тэгэл аягүй халамжтай байсан. Орой хүртэл зураач нар асраа бэлдээд маргааш нь асраа бэлэн болгоод яг өглөө нэрэл зураг авъя гэж тэгсэн чинь хийсэн асрын шүнжэнгээ хийсэн асрын тэгэл хүрээдэл барахуулчихсан шүү дээ. Тэгэл бид нэр өстө бүгдээрээ гайхаад тэгэл би рүүгээ харж гайхаад яахаа мэдэхгүй нэг цаг болсон баха. Нэг дандаа зурагтаар гардаг айгу од хүмүүстэй харьцаж байгаа болохоор яг юм бие барьсан тэгээд юм хүндэтгэлтэй харьцахгүй бол болохгүй гэсэн тийм мэдрэмжийг авсан байсан. Тэгэл айгу харьцаад айгу хэцүү байдаг байсан эхлээд. Тэгээд сүүлдээ бол яг энгийн яг хүн шиг хүнлээсэн мэлээ. Ямар нэг юм байсан ч гэсэн хуваа нь ямар ч хэцүү үе байсан ч байна. Заага миний мист өөрөө амар гоё мист тийм би ингээ хаяа ингээд энэ мистэнд амар дургу болох үе байгаа. Ягаад гэвэл ингээ загнуулж магнуулах ч юм уу. Уусаа надад хэцүү байна уу? Би уусаа юу чадахгүй болохоор би уусаа нэмэндээ хийгээд тагаад зэсэн дандаа бороо юмгээд гэрэл бас юм. Анх очоод угаасаа яварч туршлагагүй юм чинь мэдээч хэцүү байгаалгүй тий. Тэгэхээр би бодсон чаддсан болов үгүй юм бол. Тэгэд ямар ч гэсэн өөрөө сонирхолтой байгаа юм чи яваал ирэг. Тий ямар нэгэн туршлага хөрвүүлээд ирэг гэж бодсон. Ээж гал төлд сурлаа. Хүүтэнд өөрийнхөө одоо байгаа орчинд бие яаж явж явах юм, хэрхэн яаж дулаан хувц өмсгий. Яг өмнө нь бол одоо ээж аавдаа ирэхлээр бид нарт дээр ирэхлээр байжсэн бол арай өөр болсон. Хандлага нь арай өөр болсон байсан. Тэгээд хөдөө орнуудад ажиллаж амьдрахын сайн сайхан тэр агаарын сайхан маш олон зүйлийг бол амьдрах ухаанаар сурж ирсэн байсан. Яг нар ингээд мандангууд яг тэр уулын оройгоос ингээд улаараа л манддаг хгүй. Тэр хэсэг бас аюу гоё. Өглөө олныг ингээд ургах нартай ингээд зэрэгцэж босч байгаа нь аюу таалагддаг. 4 сарын хугацааны өмнөх өөрийгөө бодоход одоогийн би надад маш том болсон юм шиг санагдаж байна. Киноны хөдөлмөрийг ойлгоо тэр хүнд бол маш одоо эргээ бодоход бол маш хүнд байсан баг. Гэхдээ тэрийг хинт ч үзүүлдэггүй. Тэгэхдээ хүнээс маш том юм би өөрийнх нь шанаг нь бол маш том хүн юм байна гэж бодсон. Нэг шал өөр шинэ ажил дээр хүн бий болоод хөгжөөд тэндээсээ суралцж байгаа явцыг харна гэдэг бол бас нэг хөдлийн таатай гоё. Тэгээд хамгийн сүүлд нь хорлоо бол энэ жинхэнэ киноч юм болоод дууссан л гэж хэлмээр. Мэдрэмж авах, кайфрах зүйл гэж боддог байсан. Одоо бол кино гэдэг хөдөлмөр, чин сэтгэл, хамтын хүчил гэж бодож байна. Тэгэд энэ бүх боломжийг олгосон намайг юуж мэдгүй байхад кинонд ажилд авсан Orange Entertainment болон баярагчтай баярлалаа. Тэгээд мэдээж киноныхаа арын алба бүх хүмүүст хайртай шүү.
та нар маань миний амьдралын маш үнцэнтэй дурсамжийг хамт бүтээлсэн хүмүүсийн нэг шүү гэж хэлье. Тэгээд би дахиад кинонд явах болно. Кат! Авлаа! За баяр хүргэе. Тэг яхаж. Жижиг хэрэглээ бүгдийг илээ. Кат. Болцоо.